ресторан гэх. Үнэхээр учир нь отхон байж чинь нэрэ. Одоо энэ хэл минь мартагдаж үгүй болох бай дээ. Тэ? Манай хэл үнэхээр баялаг, сайхан тэ? Аялалгүй сайхантай юм хэл. Тэгэхэд энэ маань мартагдаж үгүй болох уу? Өвөр монгол шиг болчихгүй гэж би бас айж байгаа байхгүй юу? За. За жишээ нь өвөр монголчууд тэ? Үгийн баялаг тийм ядуу юм уу? Одоо хаашаа юм бэ? Одоо тэ? Бүсгүүчдийн одоо чүүдийн минь одоо өргөн хэрэгэлдэг. Хөхний даруулга гэж сайхан үг байна. За, гой сонсож байгаа үү? Хөхний даруулга. За, өвөр монголчууд юу гэж юм? Мөрнөөс дэмжигч гинэ. Юу гэсэн юм? Богоно мөрнөөс дэмжээд яваад байгаа юм л да, тийм ээ. Гэхдээ тийм ядуу байгаа байхгүй юу? Наа чи шууд утгаар нь нэрлэж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тий. Одоо зургтын удирдлага гэж сайхан үг байж. Алсаас эзэмдэгч гинэ. Юу гэсэн үг юм бэ? Одоо чинь ихтер бөхөр хоёр удах гал ингэх нь шүү дээ. Ихнэргээ хүүе чи мөрнөөс дэмжихтэй тайлаач гэх юм. Би дэмжигчтэйгаа үнтэй гэх юм уу тий? Одоо үнэхээр бас юм ядуу өчнөө бас юм байна. Тий. Одоо манайхаа ярьдаг ардын дуучин дууч шуух бай гэж ямар гоё үг вэ? За. За тийм юу гэж байна? Ардын чарлаач. Чарлаад тахтай. Харин тийм ээ. Одоо манайхаа ярьдаг ардын дуу бүжгийн чуулгын бүжигчд. Бүжигчин ямар гоё сонсогдож байна. За тийм юу гэж байна? Ардын дуу бүжгийн чуулгын үсрэнгээ алцганаг чаддаг юм. Ямар заваа нэрэлдэг бэ наа. Үсрээд алцганаа тахтай яах вэ? Заваа багтай гэдэг. Одоо мөхөөс зайрмаг гэж сайхан үг байж байна. За. Тэр юу гэж байна? Үсэн мөлж үргэнэ. Юуг энэ мөлчгөөд байгаа бид нар одоо тий? Одоо тий? Юу бэлгэвч гэж сайхан үг байна. За. Тэр доох эсрэг хамтдаа ихэд найдвар гэдэг. За тэр юу гэж байна? Бачим явж юм байлээ. Би одоо яах юм сан руу ороод ихчээ бачим явж юм байлээс 8-ыг авъя гэх юм уу ашиг. Яа. Үнэхээр ядуу байгаа. Би бас сонсч ирсэн юм нэг усан санг юу гэж нэрлэдэг гэдэг. Усан сан тэгээд одоо бид нар ч усан санд бол чөлөө цагаа одоо зүг боловсон өнгөрөөс хэлээ сайхан байдаг тийм. Тэнд юу гэж байна? Одноор умбалдах газар гинэ. Одноор гог нь умбалдаад байгаа юм л да тийм ээ. Гар бөмбөгийн тэмцээнийг юу гэдэг гэлээ? Альсан бөмбөг араас нь адагдах тэмцээн гинэ. Баач яалтаач. Уран уулгалт гэх сайхан үг байж. Гадбрийн галтэргаа гинэ. Юу гэсэн үг юм бэ? Би газар юу гэдэг гэлээ? Хамаг юма эдэн дадангүй гаргах өрөө гэж. Имэгтэйчүүдийн имдэг гэж сайхан үг байж. Салтай байцаах газар. Амгүй байцаах гэдэг юм уу яах гэдэг юм. Наач жариг интернет зүгээр харин тийм юм. Үнэхээр юм. Ер нь бид нар хоорондоо ихээр ярьж байхгүй сүйдээ хэлний хомсдороо нэг иймэрхүү байдал үүсэж штэ. Үгүйсэхгүй штэ. Одоо жишээ нь чиний төрсөн өдөр боллоо. Төрсөн өдрийн ядуу одоо найз нөхдөж юм чамд бэлгэлдэг тийм ээ. За тэр төрсөн өдрийн ядууг юу гэж байна? Юу гэж насан баярын боо. Гогл хүн нас нэмжил байгаа юм л та. Тэр урдын бүтээгдэхүүн боо өгчд байна л та. Тэгтээ ядуу байгаа байхгүй. За сууч та. За чиний төрсөн өдөр болж байгаа шүү сая. За сайн байна уу? Сайн. За төрсөн өдрийн баярын мэнд үү? Баярлалаа. Ямар сайхан ширээд сав. Хүүе, насан баярын боовч ямар гоё юу лээ. Насан баярын боов идэх тэгээ хүүхдүүдтэй мөсөн мөлжөр авч өгөөд авгаанараа дагуулаа салтай байцаа газар явъя. Ингээд ярих юм яах юм бэ чи? Үнэхээр утгагүй байгаа байхгүй юу? Яг үнэ. Бид хэр хэлмэн бас яг ийм хомост орох үед гэж бас айж байгаа байхгүй юу? Орж ирээд тэр нат ингээд араа өрцгөө гэж янз бүр байдаг тийм. За өвөр Монголд тэр нат явж байна. За дуу хөгжим нь янз явж байна. Тэр нат ч ороод ингэснэ. Алнаран гараа өрчөө. Энэ дээр хэн гараа өрчих юм бэ? Арга урдаас нь нэг юм байгаа юм. Үнэхээр ийм байна. Зөв. Чи тэр юмсын дээр үзлэл нэгж байгаа. Яг нэгж ирээ. Надад бас нэг юм бодол байна хаа. Сүүлийн дуунууд дээр яруу найраг гэж юм баг байхгүй ч удаа. Яг зөв. Дэх нь ямар сайхан яруу найраг гэдэг юм байсан юм бэ, тийм ээ? Тэгээ би бүгдийг хэлж байгаа юм биш. Зүгээр зарим нэг дуунууд дээр. Жишээ нь би чамд нэг дуу сонсгоод байгаа. Дуучин дэлгэр мөрөн олон сайхан дуугаар төмдөрсөн сайхан дуучин. Тийм ээ? За нэг дуун дээр нэг одоо яруу найргийн холбоот их алдаатай шууд сонсоход их эвгүй сонсогдохоор тийм 300 хэлсэн тийм өгнүүд байгаад байгаа байхгүй юу? За чи ямар ч дуугаа сонсчих. За.
дүрэнгээ татуулсан гэргийн замдан бүсгүй чимэндээ гიშгсэн газар тань цэцэг ургуулсан гизэгтэй замдан тэнгэрийн бүсгүй баярлаа. За энэ дуу аялгау маш сайхан байна. Сайхан. За би түрүү хэлээсэн шүү дээ. Чи үгийн ихлээр сонс. Гэр дүүрэн гэгээ татуулсан гэж. За энэ яг яруу найрагт уянгийн хайлт гээд байдаг. Гэхдээ энэ шууд утгаараа сонсох юм бол харанхуу гэр баахан чийдэн зооцоо өгөө орж иж байгаа байхгүй юу? Тэр нэг арс чаничаа тийм ээ. Ингижч нэг гэрэлдэг. За хоёрдугаар тэгвэл сүнс байж ич нэг гэрэлдэг. за бараг сүнс номх юм байна. За энэ яг хоёр төмөрийн сонсъё. Гэргий замдан бүсгүй. Гэргий гэдэг чинь хүний ихнэр. Тэгсэн мөртлөө замдан. Яатсан авгаа нэ. Тэгээд замдан гэдэг үгийг чинь эрэгтэй хүн дээр хэрэгэлдэг болохоос эмэгтэй хүнд хэрэгэлдэг биш. Эмэгтэй хүнийг бид нэр арай өөр сайхнаар хэлдэг тийм ээ. За замдан гэдэг ийм хүнийг хэлнэ. Чи наашраа. Замдан бандэ. За энийг л гэргий болох гэдэг нь дуундар юу? За тэгээд гурав дахь мөрийг сонсъё. Гიშгсэн газардан цэцэг ургуулна. Өрөөс нь хөлийнхөө улданд бордоотой өрөөсөнд нь усалгаатай. За тэгээд бордоод услаад ингээд ургаад. Хаан гიშгэн ингээ ургаад байна гээл. Мөн үү? Тэгээд хамгийн сүүлд нь гизэгтэй зандан тэнгэрийн бүсгүй гэж байгаа байхгүй юу? Газрын хүн биш тэнгэрээр гэдэг. Тэгдэггүй яа тий. Энэ гიშгсэн газартаа цэцэг ургуулад яаж газар байж тогтохгүй. Тэгээд нар сараар аргатуулна гэж хэлж байгаа. Аав ээж ах トゥ амрах садны хин жаргадаад нэмэргүй. Нар сарыг л ачихгүй тайвширахгүй нь шүү. Тийм ээ? Тэгдэггүй яа. Тэгээд гэргий хэрэгтэй. Тий. Замдан хэрэгтэй хүн хэлдэг. Тэгэхээр энэ саарам хүүстэй хүн дээрсэн дөө. Тэр саарам маань ихтэй тэнгэрээр нисээд байдаг. Тэгэхээр энэ дууны баатар нэг ийм хүн болоод байгаа. Чи наашраа. Энийг үл гизэгтэй замдан бүсгүй гэж тэрж болно. Тийм ээ? Бид бараг анзаардгүй байгаа. Яг анзаарахгүй дагаад дуулаад байд юм байна. Одоо энэ чи бараг тийм зандан шуулсан моментээр өсөн дуу юм биш үү юм. Тэгэж ойлгож бодъё. Одоо эстрадын дуу гэлтгүй зохиолын дуун дээр бас өчнөө олон юм байна. За одоо манай гавья төвшин төвс ах юм дуусныг дуу өгье. Чи сонслоо. Заавал ингэж ээж байгаа сэгсгэрээр нь дууд шаардлагатай байж юм. Нэрээ тиймдээ шүү дээ. Сэгсгээр гэдэг чинь. Гэхдээ үнэхээр тийм сэгсгэр юм бол энэ чинь дуун тэгж хэлэх шаардлага байхгүй шүү дээ. Тэгвэл чампаа авч тодорхойг нь угаачих таа чи. Эсвэл яруу найрагч нь ээж сэгсгэрч байх юм дээ. Энэ өрөөсөө бас ойлгохгүй байхгүй. Зүг байна. За би чамд дараагийн дог сонсгоод байна. За. Дуу чинь BX. Мос болон хөлдөж биврүүн хайрын сэтгэл цас болон цацгаа сутас тагсан цус мен цэвхүйтэн борчхоод чиний зүгэд миний зүрхэн цасар шуураа. Баярлаа. За бүжиг гайхалтай. Аялгау сайхан байна. Үгэн дээр нь залтаа гараад байна. За эхний мөрийг сонсъё. Дэлбэнд туссан шүүдэр мөс болон хөлбөр гэж байна. Тэр одоо ямар агуу хүүтэн цэцэг вэ? Эсвэл өвөл цэцэг ургасан байна, эсвэл 100 хүүтэн цэцэг ургасан байна. Тэгээд ус тусан гуудаа очоо хөлчдөг. Бараг тентэн дэмжиж хөрөгч байдгийг биш үү? За. Эсвэл бага урын хөргөчсөнд орно байж байгаа. За ингээд хоёр дахь мөрдөгөө шилжээд болохоор тэр мөс маань цасуулаад зарцж байгаа. Мөс зарцж байгаа юм уу? Байгалийн онц ноцтой үзэгдэл байна. Тэгэлгүй яах юм бэ? Мөс зарцж байгаа юм чи. Шингэний хамгийн хатуу төлөвбөл мөс хайлахаараа ус болдог гэснээр цасуул зарцахгүй шүү дээ. За наад чинь зарцаач. За. За тэгэнгүүт 3 дахь мөр нь судас дагс
дагсан цус минь цэв хүйтэн болчоод гэж байна. Энэ амьд хүний тухай дуулахгүй байгаа байхгүй юу? Тийш яаж амьд вэ? Тэгсэн мөртөө тэр хөлдөө цус чинь нэ суцаар нь гүхгүй. Судас дагсан цус мэн гэж хажуугаар нь дуугаад байгаа шүү дээ. Тийм байгаа. Тэгээд сүүдийнхээ мөрдөө орохоор тэр хүүтэн цус чи явсаар зүрх рүү ороод цасуулаад шуурна гинэ. Энэ одоо ямар агуулгатай дуу яа? Бас л тийм муумитэр үсэн дуу юм биш үү наад чи? Юу би бас бодоод байгаа байхгүй юу? Эсвэл захиалсан хүн тийм царай муутай авгаатай юм уу? Тэ яруу найрагчсан тийм царай муутай авгаатай юм уу? Уучлан тийм үү? Би нэгөөс ойлгосонгүй. Амар тийм царай муутай авгаатай зориулсан дуу байна дээ. За. Одоо циркийн Гатанбаатар гэдэг залуу жүжигчин дуулсан байдаг. Чи сонслоо? Цэцэгичэн хөрхөн чамайгаа. Энэ яцаа авгаатай юм. Хүн биш цэцэг хичээж байсан царайнаас. Одоо тий баяр ёслоор ингээд цэцэг өгье л доо. Тэгээд нөгөө цэцэг нэг авгааг нь харснаа. Ичээд байсан. Царайнаас чи. Гэтэл хүний хань юм гэсэндээ бас магтаад байна л да. Хөөрхөн чамайгаа гэдэг байхгүй юу? Энэ чи магтан гэдэг үг байхгүй юу? Бас нэг юм дуу байдсан шүү дээ. Аягийн чинээ биш. Агийн чинээ жаахан чулуу гэдэг нэг бүр тийм гүр болго шүү дээ тий. За яг гүр болго жижигхэн алгатай байна л дээ. Тэгээд өөрийнхөө алгатай жижигхэн чулуу зүрлүүлээ битсэн байж болно. За. Гэтэл хүн бүхний алга харилцсан адилхан уу? Тийм шүү дээ. Жишээ нь оргил улдын алга гэж нэг топ биш юм байгаа шүү дээ. Тийм шүү. Энийг тэгээ жижигхэн чулуу хөө. Юу гэж. Одоо оргил улд жишээ нь ингээ хоёр талтай юм хайруудын тав барьцсан юм явдаг тийм. Тэгээд наач зүрлийн алдаа гарсан байгаа. Тийм байх уу. Бас нэг эстрадын дуучин бүсгүй байсан хин мэдээ видеог сонсчихсон. Минжин сор гэдэг бүсгүй байна. За. Тэр бүсгүйн дуусан дуу би ойлгосонгүй. Хань нийжид одоо тийм нөхөртөө зориулсан юм шиг байгаа. За. Нүцгэн байхыг минь битгий хараарай гэнэ. Энэ яатсан би хаатай хүүхэн юм бэ? Бинд нь ямар нэгэн согог байна. За. Эсвэл биеэрээ дөрөв өстэй хүүхэн үү? Эсвэл нэг гөхтэй эсвэл гурван гөхтэй. Ямар нэгэн согог байгаа байхгүй юу? Минжин сор гэснээс санаанд нэг дуу ороод ирлээ л дээ. Минжин сорны дуунд тэгэж өгөөдгий. Өсгийн юм нэхээ цэцгэн дээр үлдэхэд гэж. Өсгийн дэс гайхалтай гүнзгий хийдэг. Тийм ээ. Цэцгэн дээр бэлэр гişглээ хийн үлдлээ. Хинийхэн минжин сорыг. Одоо минжин сорыг хөдөлж юмчуд хайгаад болох нь шүү дээ. Энэ хэн энэ байна энэ. Иш явсан байж л гэдэг. Бас наад дуун дээр ч үгүй минжин сорын юу лээ? Унган чэйжиг минь битгий надаарай гинэ. За. Энэ одоо гүүнээс төсцөө хүүхэн юм аа. Би гайхаад байгаа юм. Ээж нь гүүн аав нь азраг байж таарай гэж тийм. Ингээд их явдаг хүү юм уу мэдгүй би. Би ярьдаг шүү дээ. Бас ёгтлоод ингээд хэлдэг шүү дээ. Дууг бас ингээд одоо жишээ нь содир хүн зориулсан дуу гэдэг ч юм уу тийм ээ. Оо дүүхэн нийлэн хараагдаах гэдэг. Янз янзаар хэлдэг шүү дээ. Тэг ер нь одоо яруу найраг дээр бас анхаарах хэрэгтэй болов харин яг үнэхээр үнэ. Тийм. Надад бас нэг юм бодлоо нөхөө. Би саяхан Улаанбаатарт байгаа миний хамгаа кино үзлээ. За манай алтан үеийн тогтсон сайхан дамжин мадаг байгаа тийм. За тэгсэн чи тэр кинон дээр бас алдаа байна шүү. За яасан. За ингэж байгаа. Аав нь тээвэрт 3 сар явчихж байгаа. За тийм. Дамжин базаргаа. Тийм. За тэгэнгүүтээ хүүтийгээ гэртээ хоёулахнаа нэг уулздаг гэсэн буцаж яриа санаж байна уу? Санаж байгаа. 3 сарын дараа уулздаг. Тийм 3 сарын дараа уулздаг шүү дээ. Яг санаж байна. Хүүхд нь өөрийнх нь биш юм билээ. Юу гэсэн үг? За би чамд тайлбарлая гэж заяа. За чи аав нь шүү. За 3 сар уулзаагүй эцэг бүр хоёр уулзах байгаа шүү. Доороод ирлээ. Би шүү. Аава! Хүний үг чи шууд ингэж бүгд чинь тийм шүү дээ. Кинон дээр ингэж ирэх байгаа. Дачи дуудаа. Би шүү. Аава. Энэ хорд бодоод нь шүү дээ. Миний аав биш дээ очгүй бочмаа. Надад л тэгж ажиглаж. Оо яг таач зөв юм байна. Тэр амнест дээр уушгинэ гэдэг чинь би дахиад нэг кинонд тухай яриад. Алтан өргөөгээд ах トゥ 3 гардаг нэг кино шүү дээ. Тий. Хин билээ нэр нь? Ярва Ямбо Сүмбэ. Ядж ягаад гуруула гомбоо нэ. За ингэж байгаа. Тэр Сүмбэгээ баг мэрэгэн ард руу явчихж байгаа. Тэгээ буцахтаа нэг хөвчний дэрдэг санаж байна уу? Нөгөө сохроо хинтэй юу? Тий. Бачи сохроо хинтэй санаж байна уу? Сандаг байх уу? Нүд жаргаж байна. Тат санаж байна. За ямар ч зүйл киног харчаа. Охин минь наашаа яв.
Сүмбэ. Мэргэн ардын үгийг сонсоо. Зайны ханин зүүн гарт нь хөрвөл хараа орно гэсэн. Чи хараарай. Би харж. Би өнгөөр харж. Тэнгэр минь. Сүмбэ. Сүмбрушка. Чи миний даяны хан мөн бэ? Ээжээ би сүмбэтэй гэрэлтэй байлтай. Нэг ийм их хүмүүсгүй хүүхний тухай хөгөөлээд байгаа юм. Гэж өдний 17-8-9 жил энэ муу чухал хөдөлж явж байгаа хүн болгосон шүү дээ. Тэгэнгүүт хараа ороод харахгүй хараад хаяа явж байгаа байхгүй юу? Ээжийг аваа явж бодноо тийм шүү дээ. Охин минь ихийн санаа үрд үрийн санаа сүмбэд байв. Канон дээр юм үг байдгүй юм хаа. Юунда хэлцээд байгаа юм чи? Байхгүй билчээ. Ийм юм бодоод байгаа харин. Өш. Одоо энэ нүдний эмдэгний хэрэг байна юу? Яасан. Сүмбээрээ хараа оруулаад явчих юм чи. Таваас тэгж ойлгож болох юм. Өш бас нэг би чамд ингэ ярьсан юм аа. За энэ Солонгос кино гэж нэг нэг үүлийн үүр. Үнхээр нэр там. Арайж авсаа ихтэй бурхан минь яа. Наад чи яагаад ийм одоотой болгож хийдгийг чи мэдхүү. Хөө. За миний дууснаар бол ингэж байгаа. Солонгос эмэгтэйчүүд ер нь гол төлөв гэртээ хүүхдээ хараад ажил төрөл хийдэг юм тийм. Гэрээ хаж хийгээ байждаг. Тэгтэл нөхөр нь өндөр цалинтай, улсаас хангамцаатай тийм ээ. Ингээд гэртээ байж байгаа тэр авгаанаар байгаад тэднэрт зориулж хийдэг кино гэж байгаа энэ олон ангитай кино гэж. Тэгээд нэг хүн дээр ертөнцийн бүх зовлон аваач тавиад нөгөө ангийн нотолох гээд ингээ сунгаал байна. Гэхдээ тэр гол төрийн хүн бол нэг арай их зовлон үүсэж байгаа маань чааваасаа. Тий. Арай их зовлон. Дараад ном уншуулдаг авгаа. Бараг тий. Одоо жишээ нь хэлж байгаа. За өөрөө их баяа айдын хөлт байгаа байхгүй юу? Эмдэг төрж байгаа юм. За солигч нөө ядуу айдын хөлтөд солигч. За нөгөө баяа айдын хөлт чинь солигч юм. Ядууд зүгээр явж өгнө. За энэ 30-аад анги явна. Заваарч өгнө. Яваа. За тоолн нүдүүлэн нөхшиглүүлэн за яваад. За тэгж ягаад нэг 90 цент хүрч байгаа ба. За нэг охин юм уу нэг бүсгүүтэй танилцж байгаа. За хоёулаа машинаар зугаалж явж байгаад аваарт орж байгаа. За нэг нь сохорчноо. За сохроод нэг 20 анги явнаа. Бодсон сүмбэ байсан бол ингээ хараа оруулчмаар байгаа байхгүй. За тийм байхгүй ч. Тэгээд яваад. За тэгж ягаад арай гэж хараа орлоо. Тэгэнгүүт тусны өвчтэй болчихноо. Нөгөөдгөө тусны өвчтэй. За ингээд тэрний гэдэг юм бол ингээд ухаан санаа нь орж гарнаа. ертөнцийн бүх зовлон гүрж дуусаад насны бүхсэд нэг хүнтэй суугаад дүүтэйгээ сууж байгаа байхгүй юу? Ерөөсөө ойлгомжтой яг юм байна. Бүх киноны хоорондоо адилхан. Манай бүх телевизээр гарч байгаа байхгүй тий одоо. Одоо тэгээд ингэж ер нь дэлхийн киногууд ингээд ингэж ойлгож болно гэж байна. За нэг ч газар буухгүй нисээд хэлэх юм бол хятад кино. За тодорхой. Нэг цом доногдохгүй гүгээлэх юм бол Америк кино. За нэг хүн нилээ дүүнийг зодоолох юм бол Солонгос кино. Тэгээд нилээ дүүнийг хүнийг зодоолох юм бол Монгол кино гэж байна. Наач гайхалтай юм. Зүгээр би ярих юм бол их олон юм байна. Надаас бол олон юм байна. За тэгээ бодол санаагаа хуваалцсан баярлалаа. Яасан. Орж хуцаа өмсөө. За ажил баярлалаа. Баярлалаа. Их болсон Монгол хэлнийхээ талаар ярьж байгаа жаа хадуур байж явчлаа та бүхэн өршөөнс ярих. Чихний чимэг болсон аялгау сайхан Монгол хэл юм. Сууд бэмбэ ирж байгаа гэж өгөөсөн байдаг. Бид энэ хэлээр хоорондоо ярьж, энэ хэлээр ертөнцийн юм сүлжигтэй танилцж, энэ хэлээр төрийнхөө албыг залгуулж байгаа. Би зүгээр гадаад хэл сурахыг үгүйсгэж байгаа юм биш. Сурах ёстой. Маш сайн сурах ёстой. Гэхдээ тэр улс гүрэнд нь очиод тэр хүмүүстэй ярихтал гадаадаар ярьж та. Монголчууд хоорондоо яагаад монголоор яриад болохгүй нэ? Бид нар их хилээ түүх соёлоо харихгүй харийн улсууд бидний өвөг дэвтээс уламжлан үдээсэн том соёлыг манай ямаа гэж ЮНЕСКОд авч бүртгүүлээд патентыг авсан байна. Коми морин хор. Энэ бол яалч байхгүй бидний өвөг дэвтээс үдээсэн том соёл. Бид энийг л алдахад хүрээд байна. Тэгэд энэ түүх соёл хилээ хайрлах ёстой. Тэрний тулд эхлээд монгол хүн монголтойгоо хоорондоо монголоор ярьж эндээс эхлэх юм бол гэж би бодоод та бүхнийг монголоор яриач гэж уриалмаар байна.